За өгөгдлийн бүтц хичээлийн дараагийн сэдв буюу stack. За тэгээд өгөгдлийн бүтц хичээлийн stack өгөгдлийн төрөл гэдэг бол хамгийн их ашиглагддаг маш олон зүйлийн шийдлийг бас ингэж олж гаргаж өгдөг юм өгөгдлийн төрөл байгаа. Ялангуяа энийг олон ер нь маш олон төрлийн diverse төрлийн програм хамжууд дээр маш их ашигладаг. За тэгээд огшны энэ нэг хэдэн ийм жишээ код болон дасгал ажлыг бэлдсэн байгаа. За хэдүүл эхлээд ерөнхийдөө ямар ч хэлсэн лекц ажлуудаа үзнэ. За тэгээд stack өгөгдлийн төрөл. За stack. Stack мах гэдэг шиг stack гэдэг тийм өгөгдлийн төрөл байна. За энэ болохоор шугамн жагсаалт. За шугамн жагсаалт гэж байгаа. Яагаад шугамн жагсаалт гэдгийг нэрлээд байна гэхлээр шугамн жагсаалт чинь нөгөө array liner list чинь шугамн жагсаалт гэж явж байгаа. Link list чинь бас шугамн жагсаалт гэж явж байгаа. За тэгээд энэ queue болон stack нь болохоор өөрөө бас шугамн жагсаалт гэж явж байгаа. За тэгээд энд эдгээр бүгдээрээ шугамн жагсаалт юм байна. За тэгээд шугамн биш нь юу юм бэ? Шугамн гэж нэрлээд байгаа нь ямар учиртай юм бэ гэх. Ингээ явангууд шугамн биш ингээд өгөгдлийн төрлөөрөө ер нь чаглыг юм шугам байхгүй яг шугам шиг байгаа л тэгээд эннийхээ эндээс утга авах оруулах үйлдэлүүдийг нь л зөвхөн ингээ хязгаарлалцсан байгаад байгаа. Тийм болохоор нэг шугамн гэж үзэж байгаа. За шугам биш гэдэг дээр бид нэр цаашдаа үзэх хичээлүүдийн нэг нь болохоор мод өгөгдлийн төрөл, тэгээд граф өгөгдлийн мод болон граф гэдэг өгөгдлийн бүтцүүд болохоор шугамн бус гэдэг байдлаар ингэж явдаг. За тэгээд шугамн жагсаалт. За нэг төгсгөлийг нь орой. За тэгээд stack-ийн онцлог нь нэг төгсгөлийг нь орой гэж нэрлэнэ. За нөгөө төгсгөлийг нь ёроол гэж нэрлэх буюу bottom top гэдэг хоёр ойлголт байгаа. За тэгээд нэмэх ба хасалтыг зөвхөн оройгоос нь хийдэг. За ийм онцлогтой. Доотлын суураас нь нэмж хасах ямар нэгэн байдлаар тийм боломж байхгүй. Зөвхөн орой дээрээс нь нэмж хийж, орой дээрээс нь нэмж аавна гэсэн үг. За ийм өгөгдлийн төрлийг бид нэр болохоор stack гэж нэрлэх нэ. Ерөнхий шинж чанараар stack бол энэ байна. За ягны stack. За энийг хэдүүлээ харах юм бол яг ийм биш үү те. A B C D E гэд байна. За A нь мэдээж хамгийн ихэнд орсон болохоор энэ бол A. Тэгээ B, тэгээ C D E гэж байгаа. За тэгээд яган дээр болохоор stack нэмэх юм бол дээр нэмгэж чинь гэсэн үг. Дээр нь давхарлаж тавьж чинь. Би голоос нь D-г сугалж авах боломж надад байхгүй. D-г авахын тулд би F-ийг энд Y-г дараа нь дахиад дээр нь ч юм уу хажууд нь тавиад тэгээд D-г аваад буцаагаад байранд нь Y-г оруулаад F-ийг оруулчих бидэрт энэ яг зөв утгаараа авч ийн гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө stack өгөгдлийн төрөл маань зөвхөн нэг л орцтой байна гэсэн үг. Орц гарцсан процесс нь болохоор зөвхөн дээрээс оройгоос нэмнэ, оройгоос хасна. За энийг болохоор хэдүүл LIFO жагсаалт гэж нэрлэж байгаа. Last input, first output гэдэг юм LIFO зарчим. Хамгийн сүүлд last input сүүлд орсон, first ихэнд гарна гэсэн үг. За эсвэл first input L O буюу first input last output гэж болно. Ихэнд орсон сүүлд гарна. LIFO болон first input last output гэдэг ойлголт нь бас ингээд хоёр талаараа яг айл айлангуйг хэлэгдэж болдог. Ялангуяа энэ зүрийн тийм гадаадын их сурвалжлаар ахын LIFO гэж нэг хэлсэн байгаа. Эсвэл FILO гэж хэлсэн байгаа. За нэг юм их байдлаар явдаг. За бид нар stack өгөгдлийн төрөл байгаад байгаа. Stack өгөгдлийн төрөл дээр болохоор интерфейсийг хэрэгжүүлж байгаа. За бид нар нөгөө array liner list, linked list дээр зөвхөн нөгөө liner list гэдэг интерфейсийг хэрэгжүүлээд яваад байсан бол stack дээр жоохон өөр болчихж байгаа. Яагаад тэгэхээр stack дээр index of mof юу мó гэдэг юмуд нь дефолт утгаараа ерөнхийдөө байхгүй. Тэгэхээр бид нар тийм stack өгөгдлийн төрлийн дөрвөн үйлдэл нь mandatory заавал байх ёстой гэдэг гол утга учирыг агуулсан өгөгдлийн төрөл бол энэ байна. Эхнийх нь болохоор true or false буцаадаг empty. Дараагийнх нь object буцаадаг object буцаадаг. За pick. За дараагийнх нь push. За pick гэдэг нь ингээд тий. За тэгээд push. За тэгэн гутаа pop гэдэг ийм дөрвөн үйлдэл байна. За энэ дөрвөн үйлдэл юу их вэ гэдэг ерөнхийдөө нэрнээсээ ер нь харагдаж байгаа бах. За тэгтээ нэг үгээр нь задарч бол харна. За энд нэг жоохон төвөгтэй юм байгаад байгаа. За энийг хараарай. Хэрвээ энд бид нар нэг ийм өгүүлбэртэй бодол ийм урт илэрхийлэл бичсэн байж тээ давхар хаалттай тэгээд нэмэх хасах үржих хуваах болон хаалттай гэх зэрэг байдлаар нөгөө ахлах чанарын үйлдэлүүдтэй. Тэгээд энийг яаж бодох вэ? Энийг хэрвээ ингээд ингэж бичээд энийг яг ингээд дурын байдлаар ямар нэгэн байдлаар хаалтын алдаагүй бичээд
ингээ бодлого тавингууд энийг боддог бодлого яаж бодох вэ гэдэг асуудал үүсэх юм бол та бүхэн яаж хийх вэ гэдгийг нь стекер маш их хийдэг. Яг энэ үйлдэлийг бол стекер айгүй олон хийдэг. За тэгээд энэ юу нь болохоор байршлыг нээх халтад харгалзах веб байршлын юу байршлыг нээх халтанд харгалзах веб байршлын хаах хаалтыг нь хослыг юу вэ гэж ингэж бичвэл дараах байдалтай ингэж 26 113 15 гэдэг гих зэрэг байдлаар ингэж илэрхийлүүлсэж болно гэдгийг ингэж илтгэж байгаа. Тэгээ байршлын 5-ыг хаах хаалтад харгалзах нээх хаалт нь алга байна гэд эндээс нэгээс хайж их алдааг бас олж болно. За тэгээд 8 10 8 12 гэх юм бол байршил 7-гийн нээх хаалтанд харгалзах хаалт бас үгүй байна гэх зэрэг байдлаар энд ингэж бичиж ингэж явсан байна. За энэ зөвхөн энэ дээр биш, бидний ингээ код бичдэг энэ дээр бас амар их болж байгаа. Compile хийх гээл ингээл явангууд би одоо ингээд нэг жижигхэн код бичиж байгаа л те. Ингээл жижиг код бичиж байгаа л энэ хаалт мал дутуу ингээл явангууд энэ чи алдаа өгч байгаа шүү дээ. Чи пак save дарангууд өсөөс үг ингээ алдаа өгч байгаа. Тэгэнгүүт энэ миний хийхдээ ч гэсэндээ яг ингэж энд бичсэнийх нь хаалтанд ингээд доошогоо тоологдоод явхад ингээ хаагдсан байх хэвээр. Гэтэ өмнө нь бас ингэж өөр лок мок зүг бүр усгийг бас шалгаж ингэж явдаг. Их зэрэг байдлаар иймэрхүү зүйлдээ бас айгүй олон ашиглагдана. За хаалтын хослол гэдэг нь илэрхийллийг зүүнээс нь баруун тийш шинжих. Тэгээд зүүн буюу нээх хаалтанд тааруул түүний байршлыг стект нэмнэ. За ингээд явж итэл нээх хаалт байх юм бол стек нэмнэ. Хаах хаалт тааралдвал харгалзах байршлыг стекээс аавна гэсэн. За ингээд нэг юм хийж болно. За энийг хэдүүлээ. За энийг ч хэдүүлээ нэг яагаад яг хөтэ энэ л байна л да. Энэ хар гэдэг нь өнгөөрөө байгаа шүү. За хар энэ нь болохоор шар, энэ нь тэг гээд ингээд явцсан байгаад байгаа. За энийг хэдл алгаснаа. Анимашнг болохоор нэг жоохон ойлгомжгүй харагдаад байж магадгүй. За энэ харин арай итэх юутай юм байна. Арай нэг харахад зүгээр график нь илүү ойлгомжтой, хүний амьдрал илүү харахад ойлгомжтой зүйл байна. За ханын цамхаг гэдэг юм бодлого байх нэ. За 64 алтан дискийг А цамхагаас С цамхаг руу шилжүүлэхийг бол яаж шилжүүлэх вэ гэж байгаа. Тэгээ цамхаг бүр стек шиг ажиллана. Тэгээ том дискийг жижиг дискийн дээр тавьж болохгүй буюу одоо нэг ханааны цамхаг энд яг нэгээс 4 хүртэлх ийм цамхаг юунууд биш дискүүд биш тэгээ энийг B-г ашиглаад C рүү бүгдийг шилжүүлнэ гэсэн үг. Бүх үйлдэл дуусны дараа A, B-г хоосон C-н яг А цамхагийн байгаа байршилтай элементүүдийг яг энэ давхарлцсан дарааллын дагуу байршуулах шаардлагатай болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр биднэрт яах вэ гэдэг асуудал үүснэ. За энэ бол стек хөгжлийн төрлийн хамгийн сонгогддог жишээнүүдийн нэг бол байгаа. Стек хөгжлийн төрлийг үзэж байгаа. Ер нь програмчлалын олимпиад бодлого энтер бодож байгаа хүмүүсийн хамгийн түрүүнд сурдаг. Бас нэг жижигхэн алгоритмын нэг бол энэ ханааны цамхаг гэдэг юм алгоритм аа. За энэ эхлээд 3 дисктэй ханааны цамхаг. За 3 дисктэй ханааны цамхаг. За энэ дээр хэдүүлээ бодъё л доо тий. Яг уу хамгийн эхлээд энэ лөө бүгд ингэ оруулна гэсэн үг. Гэхдээ яг энэ дараалалаар хамгийн том диск жижигийнхаа дээр орж болохгүй л гэсэн үг байхгүй. За ингээхийн тулд хэдүүлээ хамгийн эхлээд юу хийх вэ гэвэл хамгийн эхлээд 3 дугаартай дискийг C рүү оруулчихна. Тэгэхээр ийм байшил үүсэн тий. За тэгэн гутаа дараа нь яаж 2 дугаартай дискийг ийшээ 2 руу оруулж B рүү оруулчихна. Тэгэхээр ингээ 3 туснаас алсан ийм зүйл үүсэж байна. За ингэн гутаа мэдээж энийг хаашаа оруулж таарах вэ? Ийшээ оруулж таарна. За ингээ оруулна. Тэгэн гут энэний дараа хийх хөт нь бүр ойлгомжтой байна тий. Нэгийг C рүү оруулаад 3-ыг A рүү дараа нь оруулаад 2-ыг дээр нэмээд 3-ыг дээр нэмээд хоосон болно гэсэн үг. За ингээд тэгин те энэ ийшээ орцсон. 3-аа ийшээ салгаа тавьчихна. Тэгэн гутаа энийг ийшээ нэмчин. Тэгээд ингээд бидний 3 дисктэй ханааны цамхагийг ингэж байршлыг нь солиод ASC рүү шилжүүлэхэд диск 7 дискийг хөдөлгөлөө гэсэн үг. Дискийг 7 удаа хөдөлгөлөө гэсэн үг. 7 зөвх. Бид нар ингээд янз бүрийн тоглоом байдаг ш. Туцны ингээд цаг алдаг ийм тоглоомууд дээр яаж байгаа ш. Нөгөө ийм бас ингээд нөгөө хөдөлгөөн юугаар хязгаарлалт ш. Тоглоом дээр бас юу байгаа ш. Ингээд нөгөө үйлдлийн тоог айгу тоолдог те айгу баг үйлдэлээр явах юм бол хамгийн сайн гэдэг гих зэрэг байдлаар энэ дээр бас хамгийн санийг бол хамгийн баг үйлдэл энэс илүү баг үйлдэл хийх ямар нэгэн боломж байхгүй. Ханаан цамхаг гэдэг нь ер нь бол үйлдлийн тоон маш ойлгомжтой зүйлийг хэлдэг. Хэд байхад 4 байх байх болов 5 байвал яах вэ? Үйлдлийн тоон маш ойлгомжтой зүйл байдаг. За тэгээ энэ олон байвал яах вэ гэдэг юм зүйл байна. Тэгэхээр санийг олсон алгоритмаар санийг орсон recursive буюу
бидний мэдж байгаа зөв энгийн яриаг ороод өөрөөрөө дууддаг функц гэдээ хэлээд байгаа шүү дээ, тийм. Recursive sheet дээр хийх юм бол дискийн тоолон байсан ч гэсэн үнийг шийдэх боломжтой байна гэсэн үг. За recursive шийдэл нь болохоор энд яах вэ гэвэл энд одоо алгоритм маягийн зүйлсийг одоо энд юугаар бичиж байна. За n нь тгээс их байх юм бол алтан дискийг тгээс их байх юм бол одоо нэг алтан дискийг А-гаас C рүү B-г ашиглан шилжүүлнэ. Тэгээд оройн N-ээс ханы дискийг аваад А-гаас B рүү C-г ашиглан шилжүүлнэ гэсэн үг. Энэ дарааллаар бид нэр recursive шийдлүүд ингэ явна гэсэн үг. Тэгээ оройн дискийг А-гаас C рүү шилжүүлээд ингээд явна. Агийн үйлдэл нь болохоор энэ оройн дискийг B-гээс C рүү А-г ашиглан шилжүүлнэ гэж байна. За ингээд бидний хийх одоо ханан цамхыг үйлдлийн тоо гэх юм бол яг энэ moves нь болохоор дараах байдалтай ингэж бичиж байна гэсэн үг. Эний хувьд ийм урттайгаар явна гэсэн үг. За тэгээд одоо 64 дээр жишээлбэл энэ 1.8-ыг өрчих нь 10-19 зэрэг ойролцоогоор ийм зүйл байна гэсэн үг. Тэгээд ханан цамхыг хэдлэн өөрчлөхийн тулд амар юм болохоор байгаа сте. 19 зэрэг шилжүүлэлт болохоор секунд хурдтай. Одоо тэгээ шилжүүлэлт 1 секундэд 1 шилжүүлэлт хийж байна. Яг нь компьютер бол асар хурдан шилжүүлнэ л дээ. Гэхдээ 19 зэргийн шилжүүлэлт секунд хурдтай компьютер 570 орчим жил зарцуулах юм илэрхийлэг өвний үйлдэл болно гэсэн үг. За тэгээд нэг диск шилжүүлэлт нь минут хийдэг байх юм бол одоо за энэ зөвхөн жоохон энерги байгийн юм бичсэн байгаа даа. Тэгэхээр энд бид нэр 570 жил орчим хийх юм урт зүйл байна гэсэн. Тэгэхээр угаасаа саяны чинь дээр 3 дээр яаж яаж байгаа вэ? 4 болов тэр тооны юу нь яаж өсөх вүлээ гэдэг та бүхэн бас ингэ толгойд бас анзаарч бодож байгаа хаа. За аргыг дуудахаа буцаах. За энийг хэдүүлээ. За try catch-ийг хэдүүлээ. Өмнө нь үзсэн байгаа шүү дээ. Try catch тэгээд throw гэдэг юм ойлголтууд байгаа. Энэ нэг онцгой тохиолдол босруулалт гэдэг. Тэгэхээр нэг иймэрхүү нарийн одоо өгөгдлийн бүтэц гэдэг ойлголт дээр яг энгийн зүйл хэрэглэгчтэй харьцаж байгаа кодноос илүүтэй энгийн юм өгөгдөлтэй ажиллаж байгаа, дататай ажиллаж байгаа юм кодн дээр юуг бол тавьж байгаа би заавал try catch-уудыг ерөнхийдөө заавал ашиглах зүгээр. Яг тэгэхээр санах болон янз бүрийн тохиолдлоор ингэж алдаа гарах магадлал маш өндөр болсон байдаг. Тэгэхээр энэ чинь бол байнгын try catch-уудыг бол байнгын ашиглаад явуул тун зүгээрээ. За тэгээд энэ чи одоо stack-тэй тоглодог энэ төөрөлцсөн огтно гэл энэ нэг огтон байгаатай. За тэгээд ингээд иймэрхүү тоглоом дээр хүртэл бас stack-ийг ашиглаа явсан байна. За хэдүүлээ энэ дээр цаг өрөөд явах шүү доошоо stack-ийн кодныг тайлбарлуу хэдүүлээ оръё. Та бүхэн лекцэнд байгаа болохоор нэг хальт харчихгүй юу. За public interface stack. За тэгээ public boolean empty pick push pop гэдэг ийм дөрвөн мандатрын үйлдэлийг агуулсан байна. За тэгээд liner list class-аас удамшил авч хэрэгжүүлнэ. За тэгээд ерөнхийдөө энэ шулуун багстай liner list шулуун. За саяны stack гэж яриад байгаа зүйл чинь нөгөө давхарсан аяг маяг ингээ ханан цамхыг харах юм бол ялгаагүй шулуун багстай босоо ууцтай ингээд босоо болохоос биш ялгаагүй л шулуун багхгүй. Ингээ салаасан, салбарсан биеийнхээ хэрсэн ийм холбоос модулын граф төрлийн холбоос байхгүй болохоор үүнийг шулуун гэж хэлнэ. За stack-ийн оройн шугамн чагсаалтын зүүн баруун төгсгөлийн нэг байна гэж байгаа. Нөгөө дээшээ босгосны чинь ингээд хөвтүүлчих бас болно гэсэн үг л дээ. За тэгээд түрүүний empty гэдэг үйлдэл шүү дээ. Энд байгаа empty, pick, push, pop гэдэг үйлдэл байгаа байхгүй юу? Тэгэхээр энд empty гэдэг үйлдэл нь is empty-тэй одоо тэнцүү юу гэдэг одоо адилхан зүйлээ гэсэн бүүлэн буцааж байгаа true or false учраас болохоор is empty шүү гэдэг одоо зүгээр иймэрхүү зааж байна. Empty гэдэг одоо энэ юун дээр stack interface дээр бичсэн байгаа. Энэ маань өөрөө юу гэх нь is empty-тэй адилхан байна гэсэн хоосон байна уугүй байна гэсэн үг. За тэгээд дараа нь pick гэдэг нь болохоор git гэсэн үг. Эсвэл size-с хасах нь 0. Тэгсэн одоо юутай одоо адилхан гэсэн үг. Энэ кодтай адилхан байна гэсэн. За тэгээд шугамн чагсаалтын зүүн төгсгөл нь орой бол push, зүүн төгсгөл нь орой бол push гэдэг нь 0 дээр обжект нэмнэ. Одоо энэ нь орой бол. Энэ 0 нь орой байх юм бол 0 дээр обжектыг нэмэх үйлдэл гинэ гэсэн. За тэгэхээр stack дээр ингээ 2 3 4 үйлдэл ба шүү дээ. Empty гэдэг бол хоосон байна. Pick гэдэг нь бол ингээ авах нь 0 дугаар элемент байна. За push гэдэг бол одоо оруулах нь байна. За тэгээд хэрвээ
push гэдэг нөгөө liner list-ийн add 0-ийн d object гэдэгтэй адилхан шүү л гэдэг байгаа. Ягаад 0 гэхээр зүүн оройг нь төгсгөл гэдэг одоо нөгөө эхлэл гээд сүүл гэж шалгацсан бол тэ орой гэж шалгацсан одоо гэж төсөөлөх юм бол энэ хоёрын аль тал нь ч орой байж болно. Зүгээр энийг орой гэж төсөөлөх юм бол 0 дугаар элементээр нэмээд эдгээр нь хойш ингээд дээш одоо ингээд нэмэгдээ яваад гэсэн ингээд оройн дээр яваад байна гэсэн. За тэг pop гэдэг бол remove 0 буюу хамгийн дээрээс нь нэгийг нь авна гэсэн. За, ерөнхийдөө юм. Peak гэдэг бол хамгийн дээр нь юу байгааг харна. Хамгийн дээр нь одоо peak гэж одоо ингэ шагааж хамгийн дээр юу байгааг харна. Pop гэдэг бол тухайн stack-ээс хамгийн орой дээр байгааг нь авч устгах гэсэн үг. За, push гэдэг бол орой дээр нэгийг нэмнэ. За, pop гэдэг бол орой дээрээс нэгийг устгах гэсэн үг. Аваад устгах гэсэн үг. За, шугамын жагсаалтын баруун төгсгөлийн орой бол за, яг одоо түрүүний ярьчлаа л да тий. Энийг орой гэж үзэж болно. Эсвэл одоо энийг орой гэж үзчихээ. Энэ баруун төгсгөл буюу энэ одоо хамгийн баруун талд нь орой гэж үзэх юм бол энэ чинь push ихтэй size буюу хамгийн сүүлийн хэлмээ size-аас нэг гэвэл одоо энэ болчихно шүү дээ. Энэ болчихно шүү дээ. Энэ болчихно. Тэгэхээр size-аас хасах нэгээс гэхгүйгээр size-аас гэдэг нь хамгийн хоосон бөгөөд хамгийн баруун талын орой одоо гэсэн үг тэр нь object нэмнэ. Pop буюу устгах үйлдэл нь өөрөө size-аас хасах нэг гэсэн үг. Size гэдэг нь одоо ингээд ийм 6 орчим 5 дээр сая хийцэн гэх юм бол 5 устгах гэсэн хамгийн орой дээр байгаа юм. Тэгээд жагсаалтын баруун төгсгөлийн stack-ийг орой болгон ашиглая гэдэг. Одоо ер нь бол зүгээр бид нэр энэ хамгийн уртлыг зүүнийг нь орой болгоод ашиглаад ахаар жоохон ойлгомжгүй байдаг. Тэгэхээр бид нар бол энэ баруун төгсгөлийг нь орой болгоод ашиглачаа. Ер нь угаасаа тэгж явдаг шүү дээ. Хамгийн хойноос нэмж байгаа юм мэдрэмжүүдийг өгөх болохоор баруун төгсгөлийг нь орой хийчих. За, chain-ээс уламжил авнаа. За, энд бас шугам жагсаалтын зүүн баруун төгсгөлийн нэг stack-ийн орой гэж үзэн. За, энийг хэдүүлээ яана. Ерөн зүгээр тэр stack-ийг chain-ээр хийж болно. Одоо chain байж болно. Эсвэл зөв array liner list байж болно шүү гэж хоёр янзаар хийгээд байгаа юм гэсэн. Одоо жоохон толгоогоо цэвэрлж байгаад бодоорой. Шугам жагсаал array liner list-ийн зүгээр энгийн massive шиг юм шугам жагсаалт дээр бид нэр stack үүсгээд зөвхөн дээрээс доорс нэмнэ гэж болж байгаа. Нөгөө талаараа бид нэр өмнө 7 хоногт үзсэн чинь linked list буюу холбоос жагсаалт дээр холбоос одоо тий linked list холбоос жагсаалт дээр бид нэр мөн адил бас stack шиг хийж болно. Тэгээ гол молд нэмэхгүй шүү дээ. Хамгийн дээрээс нь авдаг, хамгийн дээр нь оруулдаг, хамгийн дээрээс нь одоо ингэж устгадаг иймэрхүү үйлдэлүүдтэй хийчихэд linked list-ээр хийж болно гэсэн. Тэгэхээр бид нэр бодлогынхоо амьдрал дээр таарж байгаа шийдлүүдийнхаа юуг нь харж агаад одоо хамгийн эффектийн таарамжийг нь харж байгаа бид нэр array liner list дээр stack хийж болно, chain-ээр бас хийж болно гэсэн үг. Гэхдээ амьдрал дээр ихэнхдээ array liner list дээр бол хийдэг. Давхар chain-ээр бол хийгээд байх нь жоохон цөөхөн. За, хийх үйлдэлүүдийн хувьд бол ямар ч ялгаагүй түрүүнийхтэй адилхан. За, одоо энд байна. Array liner list-ээс одоо удамшил авж байгаа одоо юу stack өглийн төрөл. Бид нар инглээ public class за энэ болохоор derived array stack гэж шүү дээ тий. Энэ болохоор array liner list-ээс удамшаад stack гэдэг одоо интерфейс биш гэсэн pop, empty, push, pick гэдэг үйлдэлүүдийг агуулсан stack-ийг хэрэгжүүлье гэсэн байна. За ингээд доор нь байгуулж функцэн дээр хийдүүлээ ороод явна. За байгуулж функцийн хувьд мөн ялгаагүй super гэж зааж байгаа буюу одоо derived array stack чи өөрөө юунаас удамсан байгаа лээ. Цаана array liner list-ээс удамшсан байгаа гэдэг утгаараа бид нэр super буюу ерөнхийдөө тэр array liner list буюу одоо бидний stack-ийн орох багтаамжийг заана гэсэн үг. За ингээд хоёр одоо байгуулж функц байна. Объектыг нь үүсгэхдээ байгуулж функцийнхаа одоо нөгөө функцийн хувьсгчид нь бид нэр юу заагаад өгч байгаа энд. Хэмжээ заагаад өгч байгаа. Тэгэх юм бол тэр хэмжээгээр array liner list буюу одоо нийт stack-ийн хэмжээ нь гарч ирнэ. Хэмжээ зааж өгөхгүй байх юм бол 10 гэж одоо дефолтоор 10 гэж зүгээр шууд дефолтоор 10 гэж заасан байна. За тэгээд empty ба peak үйлдэлүүдийн код нь энэ байна гэсэн үг. Empty гэдэг амар амархан те. Empty гэдэг нь is empty гэдэг ингээд болоо. За яагаад нөгөө нэг энэ ч хэмжээгээ шалгаал нэмж одоо хэмжээ энтрийг оруулахгүй байна гэхээр is empty гэдэг чи одоо яг энэний empty заяа энэ болохоор derived array stack-ийн empty гэдэг одоо функц маань өөрөө is empty-г дуудана. Is empty-г юунаас гаргаж ирж ийн гэвэл эн чинь өөрөө яатсан байгаа лээ. Array liner list. Бидний нөгөө нэг анхны
багш нь array liner list өгөө даалгавар өгсөн шүү дээ. Тэнцэнэ гүйцээгээд хийгээрээ хэд хэдэн 5-10 функц нэмэрэй гэж байсан бол 5-10 функц байхгүйгээр угаасаа add remove get тэгээд юуны үйлдэл байгаа шүү дээ, тий. Get index of гэх зэрэг үйлдэлүүд байгаа шүү дээ, SMT-гээд. Тэгэхээр array liner list-ээс удамсан public төрөлтэй array liner list дотор чи өөрөө угаасаа size гэдэг зүйл байгаа. Байгууллагчаараа size-ыг нь одоо initial capacity-г нь заагаад өгчөж байгаа. Хэрвээ зааж өгөө default-оор 10-г оруулчихж байгаа. Тэгэхээр array liner list-ээс удамшиж орж ирсэн SMT гэдгийг л дуутчихж байгаа. Тэгэл хэмжээг нь харуулж байна гэсэн үг. Stack маань өөрөө array liner list гэсэн үг. За, object төрлийн public төрлийн хандлттай object төрлийн утга хугацаанд peak гэж ингэж байх юм бол хэрвээ хоосон байна уу гэж шалгаад энэ true буцаан тий одоо энэ функц ажиллаад эцгийнхаа энийг дуудаад энэ цаанаа size нь тэгтээ тэнцүү байна уу гэж шалгаад тийм байх юм бол true буцаагаад үгүй бол false буцааж байгаа. За хэрвээ энэ дараа empty буюу true утга буцаах юм бол яаж вэ? Empty stack exception гэдэг юм функц одоо нэг exception-ыг одоо гаргая л гэдэг юм алдаа true new гэдэг нь одоо юм алдааны мессеж харуулаа гэсэн үг. Тэгээ програм зогсно. Үгүй байх юм бол буюу энийг давчих юм бол гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол empty true буюу false буцаацах гэсэн үг. Энэ логик ажиллаагүй. Зүгээр энийг энэ хоёр мөрийг давчих юм бол бид нар яаж юм гэсэн үг вэ? Git гээд size засахныг буцаачж байгаа. Size гэдэг бол энэ шүү, 5 шүү гэсэн. Size засахныг гэхээр энийг буцаах гэдэг байгаа шүү 4 гээд. Тэгэхээр бид нэр y гээд одоо харуулна гэсэн үг байхгүй. Y гэж одоо ингэж харуулж одоо object-ийг нь буцааж y гэдэг object буцааж харуулна гэсэн үг. За дараагийнх нь push. За push үйлдэл гэдэг нь бид нар энэ баруун талаа орой гэдээ хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр push object авна. Тэгээд pop гэдэг нь болохоор хамгийн дээрээс авна. За тэгэхээр push үйлдэл маань юу вэ гэсэн чинь add гэдэг үйлдэлийг ашиглаж байгаа. Add гэдэг үйлдэл чи өөрөө яаж байгаа вэ? За энэ байшлын заагаад элементийг оруулж өгч байна. Тэгэхээр бид нар энэ дараагийн 5 дээр бид нар ABCDE F гэдгийг нэмэх гээд авахгүй юу? Энд F, энд size гэдэг нь өөрөө энэ 5 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ 5 дээр F гэд нэмчихнэ. Тэгэнгუთ add гэдэг үйлдэл чи өөрөө юугаа нэгээр нэмэгдүүлж байгаа вэ? Size-ыг нэмэх гэдэг үйлдэлийг төгсгөлтөөр хийж байгаа болохоор size нь 6 болчихно гэсэн үг. Тэгэхээр дараагийн add гэж хийхэд угаасаа л асуудалгүй size-ыг оруулах 6 дээр нэмээ явчихна. Тэгээ 6 дээр нэмэгдснийхэн дараа size нэгээр нэмчихээд 7 болчихно. Нэмэх юм бол 7-г яана гэсэн үг. Харин pop дээр хасган нэг буюу одоо яг ингээд size гэдэг чинь exactly яг юу байгаад байна шүү дээ. Яг ингээд тулцсан хамгийн сүүлийн одоо одоо хэмжээ гэсэн үг байхгүй яг массивын хэмжээ гэсэн үг. Гэтэ массив тгээс эхэлж байгаа болохоор бид нэр хасган нэг гэж иж яг энэ одоо энд авах байгаа утгаа авч ирнэ гэсэн үг тийм. Ингээд 5 гэж иж бид нэр энэ дөрвийг авна гэсэн үг. Тэгэхээр push pop гэдэг үйлүүд амар амархан болчлоо. Юугаар хийгдсэн бэ гэсэн чинь array liner list-ээр хийгдчихэж. Энэ add гэдэг бас л array liner list-ийн үйлдэл шүү дээ. Size гэдэг ч гэсэндээ array liner list-ийн удамшиж орж ирсэн. Зүгээр биднэрт бол юу байгаа юм бэ гэхээр биднэрт бол ийм л юм байгаа шүү дээ гэстэй. Ийм л үйлдэл байгаа. Empty, peak, push, pop. Үлдсэн үйлдэлүүд нь бүгдээрээ array liner list-ээс удамшиж орж ирсэн гэсэн үг. За дүгнэлт харъя. Array liner list-ээс удамшлаар орж ирсний давуу тал нь юу юм бэ гэсэн чинь удамшсан классын код маш энгийн хөгжүүлэхэд аягүй хялбар байна. Окей, яг тийм байна. Аягүй амархан жоохон бичиж болчихж байна. Кодыг баг зэрэг зөвшрүүлээд болчихно. Stack-ийг холбоосоор хэрэгжүүлэх кодыг амархан гаргаа авч бас болно. Эсвэл одоо linked list-ийг хэрэгжүүлэх кодыг амархан гаргаж авч болох нэ. Extends гэчээд array liner list-ийг бид нэр chain буюу одоо нөгөө түрүүний chain одоо linked list шүү дээ chain гэдэг chain-ээр солино. Тэгээ бүтээмжийг дийшлүүлэх үүднээс жагсаалтын зүүн төгсгөлийг орой болгохоор өөрчлөлт оруулах хэрэгтэй болно гэсэн үг. За одоо инхээр түрүүний нөгөө энд pop push үйлдэл дээр арай ондоо энийг linked list байгаа болохоор linked list дээр энийг оройгээд үсчихвэл аягүй амархан нэмэхэд 0 гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр push үйлдэл чи өөрөө size биш шууд 0 болж хувирна гэсэн үг. Хэрвээ linked list дээр хийж байгаа бол chain-ээр хийж байгаа бол 0 болно гэсэн үг. Pop нь яана гэсэн үг. Бас ингээ 0-ыг ингэж авдаг байна гэсэн үг. За array liner list-ийн бүх public аргуудыг stack хэрэглэж болно. Git 0, Yorol элементийг авах, remove 5, add 3 тэгчээд x гэдэг юм уу. Тэгэхээр жинхэнэ stack-ийн хэрэгжил биш болж байна гэж. Яагаад биш болж байна гэхээр
За энийг манайхан ерөнхийдөө ойлгож байгаа үстэй. Яг тэгэхээр array liner list-ээс удамшаад орж ирсэн гэдэг чинь git гिचээд 2 3 гэж зааж өгч болно гэсэн үг байхгүй. Remove гिचээд 5. Энд чинь 10 элементтэй шүү дээ. 5 гэдэг голынх нь устгаж болоод байгаа байхгүй. Яг тэгэхээр massive-ийн шин чанар орж ирсэн болохоор хайрцаглагдаагүй. Яг stack-ээр биш байгаа даа байхгүй. Array liner list-ээс удамшсан. Тэгэхээр би git 5 remove 5 гэж болохгүй. Remove 5 гэхийн тулд зүгээр яг яах вэ гэхээр яг 5 дахь элементийг устгачаад massive-аараа тэрнээс хойшийг нь урагшааг ингээ шахчихж байгаа. Бидний хувьд stack чинь 5-ыг устгахын тулд яах вэ гэхээр дээдлийн орой дээр байгаагнуудыг гаргаж өөр stack-тэй тавьж агаад өөр газар ингээ өөр massive ч юм уу тавьж агаад 5-аа устгангуудаа буцаагаад ингээ нөгөө талаасаа ингээ зөв байршлаар хийх үйлчлэн stack гэсэн үг. Тэгэхээр голоос нь зүгээр сугалж аваа шахах нь бол stack биш гэсэн үг. Энэ бол дутагдaltaй тал. Тэгэхээр жинхэнэ stack хэрэгжил биш, хэрэглэгдэхгүй аргуудыг давхар ачааллах хэрэгтэй гэж болно гэж. За энд болохоор бас нэг ийм арга байна л да, unsupported operation exception хараа. Git гэдэг ингээ ажиллуулчих юм бол энэ өөрөө unsupported operation exception гэж үүснэ гэдэг юм байдлаар байна. Тэгэхээр энэ дутагдaltaй бас мөн адилхан код шаардлагагүй ажлыг хийдэг. Peak бол stack хоос хэсгийг git дуудахаас өмнө шалгадаг. Тэгэхээр индексийг шалгах git шаардлагагүй болно гэсэн үг. За add size element буюу одоо ингээд индексийг шалгадаг. Орохгүй for давталтанд орсон аль нь ч хэрэггүй болно. Өөрөөр хэлбэл тийм байна. Pop болохоор remove-ыг дуудахаас өмнө stack хоос хэсгийг шалгадаг. Тийм мэдээж pop хийж нэгийг дээрээс нь авч байгаа юм чинь. Хоос хэсгийг шалгана. Remove болохоор индекс шалгаж орохгүй бол for давталтай аль нь ч хэрэггүй болж хувирна гэсэн. Энэ дутагдaltaй тал нь л да. Ийм код хэрэглээгүй удаан одоо ажиллана гэсэн юм дээр. За дараагийн дүргэнэлтийн нэг нь болохоор кодыг шинээр бичснээр хурдан ажиллах боловч хөгжүүлэх гэж хугацаа зарнаа. Програм хангаж хөгжүүлэх зардал чанарын үзүүлэлт хоёроос сонгох хэрэгтэй. За ийм асуудал үүснэ. Энд ер нь програм хөгжүүлж яхаа заавал гарч идэг зүйл. Ер нь бол. За эхлэхээ дахиад уншъя. Програмыг шинээр бичснээр хурдан ажиллах боловч хөгжүүлэх гэж хугацаа орно. За энэ бас ингээд яг ажил дээр амар их юм гардаг. Энийг дараагийнханаас хараарай. Програм хөгжүүлэх зардал чанарын хоёроос хугацаа сонгох хэрэгтэй болно. За энэ айгүй сүүлд одоо миний бас ингээд тулгарч ирсэн ажлуудын асуудлуудын нэг гэсэн үг. Код нь одоо шинээр бичих нь мэдээж айгүй зардал өндөртэй хугацаа их зарцах гэдэг. Өмнө яг нэг өөр нэг хөргөлтийн ч юм уу өөр нэг юм хөргөлтийн систем хийцэн байжгаад дараагийн удаа хийхдээ би илүү амар гоё төгс арга ингээд олцоод байгаа байхгүй. Тэгэнгუთ дараагийн удаа хийхдээ дараагийн одоо жишээлбэл нэг ажлыг за зүгээр хамгийн энгийн зүгээр ингээд ярьчих дээ 1 сая төгрөгөөр нэг ажил авлаа. Дараагийн ажлыг би ингээд бас нэг саяар авчлаа. За ингээд тэгээд явангууд би өмнөхөө хуулаа тавихад ажиллана. Ямар ч асуудалгүй ажиллана. Тэгээд тэр хүний хэрэгцээг ер нь баг хангах чинь. Гэхдээ кодн дээр би одоо илүү сайн арга олцсон. Энэ одоо дахиж бичсээс илүү зардал багтай, ачаалал багтай, илүү хурдан найдвартай ажилладаг кодын одоо юм аргатай олцсон байдаг. Тэ хөгжүүлэх аргатай олцсон байдаг. Тэгсэн чинь дараа нөгөө мөнгө олон цаг хугацаанд баригдаад алийг нь сонгох вэ гэдэг одоо асуудал үүснэ. Зардал өндөр болгоод нэмж зардал гаргаад тэнцэний хийх юм уу? Эсвэл одоо эсвэл зардлаа танаад ингэ байж ах уу? Эсвэл чанарыг нь сонгоод дахиж шинээр яг ингэ кодо бүр refactor гэдэг айгүй гоё код бичээд илүү нөгөө шин сурснараа ер нь бол ингэ алхам тутмын шин сурснараа шин мэдснээр ингэж код бичихүү гэдэг юм асуудал гарна гэсэн үг. Тэгээ зах зээл гарах хугацаа чанарын үзүүлэлт хоёроос сонгох бас шаардлага бас үүснэ. За 1 сарын 1-нд газ одоо лаунч хийх гэдэг шүү. Гэлцүүлээ гэх юм бол амар чанартай юм бас хийж чадахгүй. Ер нь бас сайн девелопер хөгжүүлэгч инженерүүд бас энэ дээр бол байнга л боддог. За газ хийгээд явах уу эсвэл амар гоё нихур хийх үүдэг зүйл байна. За тэгээ зах зээл гарганаа. Гаргангууд газар дээр ингээ 5,000-аас 10,000 хэрэглэгчтэй болчихноо. Гэт үсэх юм бол эн чинь бас асуудал тах. 10,000 хэрэглэгчтэй болсны дараа би системийн бүтнээрээс сольж бас чадахгүй байхгүй. Өдөр тутамдаа тэр чинь 200 300 500 хүн доотлон үйлчлүүлж байгаа юм системийн бүтцийг дураараас сольж болохгүй. Тэгэхээр ингээд асуудал үүсч байна. Ер нь Монголын томоохон системүүд яг тийм байдлаар л үүсдэг. Анханасаа яг зөв бодож анхныхаа одоо шийдлүүдийг зөв хийхгүй бол дараа нь засахтаа бүтээр нь өөрчлөх хэрэг заавал гардаг. Тэгэхгүй бол жижиг өөрчлөлт явахгүй болчдөг. За ингээд эхлэхээр нөгөө нэг хэрэглэгчийн дата шийдвэрлэх одоо ингээд маш олон зүйл рүү бас эргэж унах магадaltaй байдаг. Тэгэхээр анханаас нь сайн бодож явах нэ. За тэгээ анхны кодыг амархан хийгээд дараа нь чанарын үзүүлэлтийг сайжруулах гэдэг бас юм
сонголт байдаг. Гэхдээ чанарыг нь сайжрах хэмжээтэй бас gap юу орон зай үлдээнэ гэдэг чинь бас их учиртай. Энэ хэсгийн дараа ингэж нэмэх юм шүү, ингэж сайжруулах юм шүү гэдэг тийм юугаа өөрөө мэддэг байхын тулд илүү бас туршлагатай хүн байж бас тэр зүйлийг гаргана гэсэн. Тэгэхээр бид нар бол одоо ихэнч та бүхэн маань одоо ингээл одоо хавраас кодуудаа бичээл ингээ явна. Тэгэхээр ер нь анханасаа жоохон хугацааг нэг зараад чанар дээрээ жоохон тулгуурлаа явуул их зүгээр. За тэгээд дараагийнх нь болохоор хурдан pop. За энэ бол өмнө нь бол ингэж хийсэн шүү дээ, тий. Сайз засах нэг гэдэг одоо баруунтлыг нь орой гэж явж байгаа бол энэ болохоор сайз засах нэг гэдэг нь remove үйлдэлээр ингэж pop гэж угаас дээрээс нь устгах шүү дээ, тий. Хоосон байр шалгаал. Хоосон биш байх юм бол ингэж явж болж байна. За оронд нь хэрвээ try бичээд return remove size засах нэг шууд ингэ өгчөөж бас болно гэсэн. Энэ хоёрын үйлдэл нь юу ах вэ? Энэ нийлээ хурдан. Энд нөхцөл нэг шалгаад тэгээд дараа remove ажиллаж байна. Энд шууд remove ажиллаад хэрвээ remove ажиллахдаа алдаа гарах юм бол энэ catch дээр барьж авна гэсэн. Ер нь бол одоо энэ try catch чинь ингэж л ажилладаг. Try хаалт нь энд байна, энд төгсөж байна. Энд эхлээд энд төгсөж байна. Энэ catch гэдэг нь барьж байгаа нь бол дараа нь шүү дээ. Тэгээ энэний дагалдах гэсэн үг. Энэний дагалдах зүйл нь. Энд бол нөхцөл шалгачаад энэ нөхцөл биелсэх юм бол энэ алдаа гаргаад биелээгүй байх юм бол за энэгээр устгаж байна. Энд болохоор шууд устгаж байна. Try дотор шууд устгаад оролдож үзэж байна. Шууд итгэлтэйгээр шууд устгаж байгаа. Устгаж байгаа хавцад алдаа гарах юм бол exception гэдэг дараа нь шийдэж байгаа гэсэн үг. Энийг энэ үйлдэл нь дараа нь хийж байгаатай жоохон төстэй байдлаар явж байгаа гэсэн үг. Тэгэхээр илүү хурдан одоо үлдсэн шүү дээ. Тэр нэг юм логик илүү бас бичээгүй байна. За эхнээс нь кодчлох. За нэг хэмжээс stack massive ашиглан одоо төрөл object гэдэг одоо төрөл нь бол object. Тэгээ array length list massive element ашигласан шиг энэ одоо int top өсгөж ашиглах. За stack элементүүд stack 0 top, оройн элемент гэвэл stack top, ёрол элемент гэвэл stack 0, top асхны гэдэг бол stack хоосон гэлтэг нь stack дэх элементийг элементийн тоноолгоор top нэмэх нь 1 гэж ингэж явна гэсэн байна. За кодын хувьд юм байна. Төрөний хараа нөгөө stack гэдэг чинь бид нар хийцэн шүү дээ. Stack гэдэг энэ үйлдэлийг бид нар бас хийцэн байгаад байгаа шүү дээ, тий. Дээр stack гэдгийг. Тэгин гутаа энэ доор бид нар array stack гэдэг ийм класс зарлаад stack-ийг хэрэгжүүлсэн байна. Нөгөө liner list байгаа шүү дээ. Одоо энд бол яг бид нар яг ориг stack хийх гээд байгаа шүү. Нөгөө array liner list биш. Array stack хийх гээд байгаа гэсэн үг. За тэгээ ойлгоо тий. Stack гэдэг бол зүгээр нөгөө pick, empty pick, push pop гэдэг дөрвөн үйлдэл одоо интерфейс байгаа. За тэгээ array stack гэдэг маань өөрөө integer төрлийн top гэдэг нэг ховсгчтай. Энэ бол юу ах нь вэ? Integer төрлийн нэг ховсгчтай. Энэ бол оройн stack зааж. За тэгээ object massive буюу stack. Одоо stack liner list-ийн stack төрөлтэй. Төрөний бид нар бас element гэдээ авсан шүү дээ. Тэрнтэй адилхан stack element massive гэсэн үг яг ялгаагүй. Энэ chain link list байсан бол одоо энд хэдүүлээ юу байгаа гэсэн үг. Chain байсан бол одоо энд stack байгаа л гэсэн үг. За initial capacity-г аваад ингээл явсан байж тээ. Ингээл хэрвээ нэгээс бага байх юм бол энэ болохоор must be одоо нэгээс их байх хэрэгтэй гэдгийг заасан байна. За тэгэн гутаа дараа нь энэ хэмжээгээр нь massive үүсгэсэн. Дээр бид нэг бас stack нь object massive байна гэсэн үг. Энд бид нэр object үүсгэхэд хэмжээгээр нь авсан байна. Тэгээ шууд байгуулж функцээр top тэнцүү хасхныг өгчжээ. Хасхныг гээд. За тэгэн гут яасан байна. Push үйлдэл нь дараах байдлаар хийж чинь. За энийг одоо та бүхэн харах юм бол юу гэж бодогдож байна энд? Юутай төстэй байна. Энд хийж байгаа үйлдэлийг юу ойлгож байна вэ? Top тэнцүү stack-ийн одоо length нь хасхныг байх юм бол stack-ийг array-ийг одоо дүүрсэн гэсэн үг байхгүй юу? Машинын хэмжээг нь автоматар 2-оор xg гэдэг яг энэ үйлдэл бол нөгөө array liner list-ээр байсан үйлдэл. За тэгээ stack-ийн top нэмэх. За бишээ нэмэх top шүү. Нэмэх top нэмэх хоёр өөр гэдгийг багсан дахиад ганцхан удаа хэлье. Top нэмэх одоо c нэмэх i нэмэх гэдэг бол i-ийн утга одоо энэ i-ийн утга ард нь нэмэх орох юм бол гэсэн үг шүү. Top нэмэх i нэмэх c нэмэх гэдэг ингээ counter утгууд нэмдэг бол энэ нь нэмэх гэдэг утга нь ард нь орох юм бол үйлдэлийг хийчээд
I гэдэг юм үйл одоо доор одоо лог байгаа одоо илэрхийлэл үйлдэлийг хийчээ дараа нэмэгдүүлж байгаа. Харин урдаа нэмэх орох нь ямар давуу талтай юм бэ гэхээр одоо нэмэгдүүлчихэд одоо энэ топ нь хасганыг байгаа байхгүй юу? Энд болохоор хасганыг хэрвээ хасганыг байна гэж үзэх юм бол энд нэмэх гэдэг нь хасганыг дээр нэмэх нь 1 хэдөө. Энэ бол нэгээр нэмэгдүүлнэ гэсэн үг шүү. Тэг болно гэсэн үг. Тэгэхээр энд бол яаж юм гэсэн үг? Стекийн тэг тэнцүү элемент гэсэн үг. Хэрвээ топ нь хасганыг тохиолдолчтой хамгийн ихний элементийг тохиолдол шүү дээ. Хэрвээ топ нэмэх гэж байх юм бол энд аллаа заана. Ягаад тэгэхээр стекийн энэ чинь хасганыг байгаа шүү дээ, тий? Хасганыг тэнцүү элемент гэсэн үг. Тэгээд энэ логик ажилласныхаа дараа топ нь 0 болж хувирна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол стекийн энэ нэмэх топ одоо байсан энэ ч одоо энэ элементэд утга оноосныхаа дараа топыг нэгээр нэмэгдүүлж байгаа үйлдэл одоо ард нь нэмэх хийхээр хийчээд болохоо болчиход байгаа. Тэгэхээр энэ хасганыг байгааг өмнө нь нэмэгдүүлээд ингэ явчихж байгаа юм давуу талт. За pop гэдэг үйлдэл. За pop гэдэг бол маш ойлгомжтой. Empty байх юм бол угаасаа empty stack гэдэг алдаа гарна. За өөрөөр object төрөлтэй top element гэж байх юм бол top энд stack дээр нь top гэж зарч байгаа. Ерөөсөө л энэ оройгийн top гэдэг бол байнга л оройн элементийн индексийг л хэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр юуг нь аавна гэсэн үг. Энийг нь авцгаа гэсэн. Топыг нь одоо устгасан элемент топыг нь авцсан. Тэгэнгүүтээ топыг тэнцүү 0 гэж байгаа. Энэ хоёр үйлдэл яг үнэгээ хийж байгаа гэсэн үг шүү гайс энэ. За энийг өөрчн дахиад нэг тайлбарлал энийг тав хүмүүс яагаарай. Энэ юу хийгээд байгаа юм бэ? Энэ найз гэхээр за энэ ч яг нөгөө топ элементийг авцсан байна шүү дээ. Ингээд топ элемент stack-ийнх нь тог ингээд нэг ийм байг л дээ тий. Ингээд 1 2 3 гэдэг элемент л байж. За тэгэн гут энэ 3 гэдэг одоо топ элемент нь энэ үйлдэл хийсэн дараа топ элемент чинь 3 болчиход байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр топ нь энэ 3 гэдэг үзье. Тэгэхээр оройн 3 гэж ийм байна гэсэн үг орлуулад. За тэгэнгუთ энд ямар үйлдэл хийж ийн гэвэл топ элемент чинь 3 гэдэг ингээ хадгалаа үлдчихэж байгаа. Буцаахын тулд, хэвлж харуулахын тулд. А энд болохоор юу хийж ийн гэвэл энэ хоёр үйлдэл хийчихлээ хараа. Энэ ямар үйлдэл хийж ийн гэвэл ийм үйлдэл хийж байгаа. Stack-ийн топ чинь 3 гэж заасан байгаа шүү дээ. 3 тэнцүү 0 гэдэг үйлдэл хийж байгаа. Өөрөөр хэлэх юм бол оройг нь 0 болгочихж байгаа. Энэ pop гэдэг чинь хамгийн дээрээс нь авч байгаа шүү дээ. Яг авч байгаа. Тэгээ оройг нь 0 болгочихж байгаа энэгээр. Тэгээд энэ топ хасах гэдэг нь ямар ч юм гэхээр энэ үйлдэл оройг нь 0 болгоод 3 дахь элемент байгаа шүү. Орой чинь 3. 3 дахь элементийг 0 болгосныхаа дараа энэ үйлдэл хийж байгаа гэсэн үг. Топыг хасах буюу топ нь хэд болсон дараа нь топ тэнцүү 2 болсон гэсэн үг. Тэгэхээр энэ үйлдэл чинь үнэндээ stack-ийн 3-ыг 0 болгоод тэгээд одоо 3 буюу одоо энэ чи топ байсан бол топыг нэгээр хорогдуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тийм шүү дээ, тий? Топ нь 4 байсан бол энэ чи 3 болоод энэ D-ийн топ болж орой болж гараа харагдах хэрэгтэй гэсэн. За одоо ингээд энэ байна. Push pop одоо энэ үйлдэлүүд нь өөрөө stack-ийн үндсэн үйлдэлүүд болцсон. За харин одоо Java-гийн util дотор stack гэж байдаг байхгүй юу? Stack гэдэг нь Java-гийн одоо util vector-аас одоо удамшсан шугам жагсаалтын massive хэрэгжүүлэлт гэдэг юм зүйл байна. Өөрөөр хэлбэл util дотор linked list, chain, array liner list гэх аль нь байсан шүү дээ. Бидний одоо энэ зовд сураад байгаа юм чинь функц болгоо аль үжээ дээр нэг юм класс болгоод бичсэн байхгүй юу? Шууд ашиглах боломжтойгоор. Гэтэ хэдүүлээ энийг албаар заавал үзээд байгаа л гэсэн үг. Цаана юу болох гээд байгааг нь харахын тулд тий. За чанарын үзүүлэлт push pop pick үйлдэлүүд дээр дараах байдалтай харагдаж байна. Array stack-ээр хийх нь 0.44 хамгийн хурдан байна тий, хамгийн хурдан байна. За derived stack гэдэг нь нөгөө array liner list-ээр шууд удамшсан stack. Энэ болохоор өөрөө саяны мэдрийг үүсгэсэн энэ push pop-тэй manus-ийг үүсгэсэн array stack. Яг stack гэсэн үг. Энэ stack яг гой дүрмээр байгаа сте. Нөгөө array liner list-ээс удамших юм бол git index of enter гэдэг нөгөө stack-ийн биш үйлдэлүүд нэмэгдэх гэсэн болохоор бид нэр array stack гэж үүсгээд хамгийн ихэнд ямар ч л байсан push pop хоёроо хийчлээ гэсэн үг. Хамгийн дээрд нь орой дээр нэмдэг, оройгоос насдаг үйлдэлийг хийчлээ. Голоос нь би нэмж хасах боломжгүй. Ер нь голоос нь нэмж хасах боломжгүй. Энэ C хаана байгаа гэдгийг харахын тулд энийг авч хаяад, тэгээ C pick дараа нь харангуй pick гэж харангуйтаа
Тэгээд буцаага дараа нь энд 2 гэдгийг одоо нэг хувьсагч хадгалганд буцаага D2 оруулж ирээд 2 гэдгийг буцаах хэрэгтэй болно гэсэн үг. Хэрвээ энэ C гэдэг элементээр нь индексийг хайж байгаа бол. За бидний саяны хийсэн array stack маань ийм хурдан ажиллах нэ. Анхны 10 багтаамж одоо 500 модод ийм хурдан ажиллах нэ гэсэн үг. За дажгүй шүү ер нь бас гайгүй л яа чин те. За дараагийнх нь ингээд дууссан байна. За одоо юу руу орноо хэлээ. За хичээл 3 дээр дасгал ажил. За манай линк листээ ихэнх нь бас явуулсан байсан. За дасгал ажил дээр өгш нь энийгээ задлаад. За ингээд ороод ирлээ. За энд хоёр янз байна. Нөгөө David array lender list гэж байна. Manus-ийн тавьдаг stack гэдэг нөгөө юм юу ч юм бол энд байна тий. Stack гэдэг юм интерфейс ч юм бол энэ байна. За тэгээд хэдүүлээ сөрөөний хэрэгжүүлээ тавьсан. Яг link list-ээр хэрэгжүүлж болно гэсэн байгаад байгаа. Array lender list-ээр array lender list-ийг бас хавсрагдсан байгаа шүү. Өмнө нь хийсэн. Энэ liner list-ийг хэрэгжүүлсэн array lender list. Тэгэхээр энд байгаа энэ 5 код тавуула нэг package дотор орно шүү. Тэгээд дээр нь package байгаа нэрийг зааж өгч ажиллана шүү тий. За энэ нөгөө David буюу одоо нэг array lender list-ээс удамшсан stack байна гэсэн үг. За энэ бол ингээд сайхан ажиллаж байна тийм ингээд pick аваад pop аваад push хийгээ top element бол top element устгах сайхан ажиллажлаа. Лекцэн дээр байсан жишээ бол яг цэвэр stack-ийг яг бид нэр бий болгоод өөрсдөө явж ирсэн array stack гэдэг stack-ийг бий болгоо явж ирсэн. За даалгавар маань юу аах вэ гэхээр за ерөнхийдөө ямар ч гэсэн ингээ utility stack-ийг нэг дараа нь ашиглаар. Эхлээд энэ үйлдэл дээр идрийг хийн шүү. За идрийг хийн. За хамгийн ихний арга нь нөгөө David array stack гэдэг ийм класс байгаа шүү байсан. Array liner list-ээс удамсан David array stack гэдэг ийм класс байгаа. За энэ дээр хэдүүлээ юу хийх вэ гэж харангууд хамгийн ихнийх нь clear үйлдэл. За энэ амар амархан. Stack-ийг хоосол. Clone stack-ийг хуулбарл. Яг нэг stack-ийг нөгөө stack руу хуулбарл гэсэн үг. Энэ айгүй амархан бас. Object үүсгэх тухай л асуудал шүү guys энэ. Дараагийнх нь exists гэж байгаа. Элементийг нь оруулаад одоохондоо гэхдээ элемент нь дандаа integer-ээр явъя гэсэн шүү guys. За stack-ийн элементүүд нь нөгөө нэг song, bass гэх класс малаас дуу мууч байж болно. Гэхдээ хэдүүлээ ямар ч байсан энэ удаа энэ даалгаврын төвшөнд integer төлөөр явъя гэсэн үг. Тэгэхээр төрөөнийх шиг яг ингээд нэг юм 1 2 3 гэж явах нь 2-ыг оруулахаар 2-ыг нь юуг оруулна гэсэн үг. Элемент байгаа хэсгийг шалгад гинэ зөвхөн. Элементийн индексийг буцаа гэхгүй байна. Одоо байршлыг буцаа гэхгүй. Байгаа хэсгийг шалгад. Энэ чинь stack шүү дээ тий. Байгаа бол true байхгүй бол false-ыг буцаа гэсэн үг. За last element гэдэг нь сүүлийн буюу ёроолын элементийг хэвлээрэ гэсэн үг. За энэ бас сонирн байгаа шүү дээ тий. Ёроолын элементийг хэвлэж чинь яаж тэх үү гэл ингээд бодно шүү дээ. Дээрээс нь аваалын size нь 0-т 1-тэй тэнцүү байгаад яах юм бол үүнийг сүүлийн элемент гэж үзээд хамгийн сүүлд ямар элемент байгааг нь харуулдаг байна гэсэн үг. Харуулахын тулд нөгөө pop mopper авна шүү дээ тий. Шууд massive-аар шууд 0 гэдэг ингээд заагаа өгчихгүй шүү дээ тий. Ингээд pop хамгийн ихэнд орсон элемент гэсэн үг байхгүй. Last element гэдэг нь хамгийн ихэнд орсон элемент. За unique буюу элементийн давхардлыг арилгаарай. Хэрвээ stack дотор ижлэхэн элемент байх юм бол stack-ийн давхардлыг арилгаарай. To array буюу элементүүдийг massive болгон хөрвүүлээрэй гэсэн. За эдгээр зүйл дээр маш олон юуг ашиглана. Array liner list-ийг ашиглана. Зөвхөн stack бол яг Manus-ийн үндсэн гэж өглийн бүтэц явна. Дээр нэмээд бид нар array liner list ч юм уу massive-ийг айгүй олон ашиглаад тухайн үйлдэлд хийж болно гэсэн үг. Дараагийнх нь mix гэдэг ойлголт байгаа. Mix гэдэг нь яг мөн адилхан David array stack-ийг аваад өгсөн stack-ийн элементүүдийг үндсэн элемент stack-ийн элементүүдтэй сөөлжлүүлэн байршуул. За энэ жоохон муухай байгаа сте тий. Сөөлжлөө байршуулна гэсэн үг. Хамгийн ихний элементийн хамгийн ихнийг нь pop хийж аваад дараагийн элементээс pop хийж аваад дараагийн эхнийхээс pop хийж аваад дараагийнхаас pop хийж аваад гих зэрэг байдлаар сөөлжилж алагдуулж одоо ингээд сөөлжлүүлж оруулаа гэсэн үг. За тэгээ reverse гэдэг нь stack-ийн орой дээрээс эхлэн өгсөн тооны элементийг байрын суйлна. Round гэдэг нь элементүүдийг самсргүй байдлаар ирэмблээрэй. За аргууд 2 хийхгүй байж болно. Аргууд 1-ийг заавал хийнэ. Өгсөн дараагийн хичээл дээр ингээд эдрийг бас яаж хийх үү гэдгийг бас зааж өгнө. Үзүүлээд ингээд хийж өгнө. Гэхдээ та бүхэн тэрнээс өмнө эдгээр энэ 6-аг хийцэн байх хэрэгтэй гэсэн. Энэ 6-аг хийгээд posh poop
pop push pick-тэйгээ ойлгочих юм бол стекийг юу ойлголоо гэсэн үг. Стек дээр одоо өөнөөс өөр илүү олон онцлог гэдэг юм байхгүй. Тэгэхээр тус даалгаврыг хийх нэ.